Арга ясны тогтолцоо. Арга ясны тогтолцоо нь хүний биеийн дотоод бүтцийг бүрдүүлдэг эрхтэн тогтолцоо юм а. Арга ясны тогтолцооны бүрэлдэхүүн хэсгүүд. Насан туршидын арга ясны тогтолцоо нь 206 ястай байдаг. Яс нь нэг толбогчид голчлон хатуу уурэг болох коллагенаас бүрддэг. Мөн цусны судас, мэдрэл болон бусад эд эсийг агуулж байдаг. Амьд эд эсэд кальц болон бусад эрдэс давс хоригдлагснаас болж хатуу хөшөөн болдог. 2 болон түүнээс дээш ясны илдэг газрыг үе гэдгээ. Мөгөөрс. Мөгөөрс нь хатуу уургийн ширхгүүдээс бүрдсэн нэгт холбогч эдийн нэг төрөл юм а. Энэ нь бат бөх боловч уян хатан маш гөлгөр байдаг. Энэ нь үе мөчний ясны үзүүрийг бүрхэж, яс хөдөлгөхөд гөлгөр гадаргууг бий болгож өгдөг. Шүрмэс. Шүрмэс нь ясыг хооронд нь холбодог ширхэглэг холбогч эдийн судал бөгөөд арга ясны холбоосыг байранд нь барьж өгдөг. Тэнхлэг болон мөчтийн арга яс. Тэнхлийн арга яс нь биеийн тэнхлэхийг бүрдүүлдэг. Үүнд гавлын яс, нурууны нугалам, хавирга зэрэг багтана. Тэнхлийн арга ясны яс нь шүрмэс болон булчингуудтай хамт хүний биеийг босоо барилт байлгах боломжийг олгодог. Тэнхлийн арга яс нь толгой, бие, дээд мөчнөөс нуруугаар дамжин доод мөч рүү жинг дамжуулж өгдөг. Үүнээс гадна яс нь цээжний эрхтнүүд болон тархийг хамгаалдаг. Мөчтийн арга яс нь хавсралтууд болон тэдгээрийн тэнхлийн арга ястай холбогдох хэсгүүдийг үүсгэдэг. Үүнд гар, хөл, мөр, арцгийн бүслүүрийн яснууд багтана. Мөчтийн арга ясны яснууд нь хавсралтын хөдөлгөөн болон бусад хөдөлгөөнийг боломжтой болгодог. Тэд хоол боловсруулах, ялгаруулах, нөхөн үржихийн гол эрхтнүүдийг хамгаалж өгнө. Арга ясны тогтолцооны үйл ажиллагаа. Арга ясны систем нь хүний амьд үлдэхэд зайлшгүй шаардлагатай олон тооны үүргийг гүйцэтгэдэг. Бие махбодыг дэмжих гэх мэт зарим үүрэг харьцангуй илэрхий байдаг. Бусад үүрэг нь тийм ч илэрхий биш боловч чухал юм. Жишээлбэл дунд чихний доторх 3 жижиг яс буюу алхадаш 4. Эдгээр яснууд нь дууны долгионыг доторх чих рүү дамжуулах чухал үүргийг гүйцэтгэж байдаг. Арга яс нь бие махбодыг дэмжиж хэлбэр дүрс өгдөг. Арга ясны яс нь бат бөх бөгөөд дотор эрхтний эмзэг эдийг хамгаалдаг. Жишээлбэл гарлын яс нь тархины зөөлөн эдийг хашиж хамгаалдаг бол нугаламын баган нь нугасны мэдрэлийн эдийг хамгаалж өгдөг. Нурууны баган нь хавирга, өвчин яс нь зүрх, уушиг болон гол судсыг хамгаалдаг. Эдгээр дотоод эрхтнүүдийг хамгаалахын тулд яс тэлж, ахших чадвартай байхыг шаардна. Хавирга болон тэдгээрийг өвчүүний яс болон нугаламтай холбодог мөгөөрс нь амьсгалах болон бусад дотоод эрхтний хөдөлгөөнийг хийлгдэг жижиг шилжилт хийх чадвартай байдаг. Хөдөлгөөн. Арга яс нь арга ясны булчингийн бэхэлгээний гадаргууг өгдөг. Булчингууд агших үед тэд ясыг татаж хөдөлгдөг. Жишээлбэл энэ зурагт өвдөгний ясанд бэхлэгдсэн булчин харуулж байна. Эдгээр нь үеийг тогтворжуулж, хөлийг өвдөгний хэсэгт нугалах боломжийг олгож байна. Үе мөчний яс нь тулгуур цэг дээр хөдөлж буй хөшүүрэг шиг ажилдаг бөгөөд ясанд бэхлэгдсэн булчингууд хөдөлгөөнд шаардлагатай хүчийг өгдөг. Цусны түлжилт гэдэг нь цусны эсүүд үүсдэг үйл явц юм а. Энэ үйл явц нь арцаг, хавирга, нугалам зэрэг зарим ясны дотор байдаг улаан чөмөг гэж нэрлэгддэг эдэд явагддаг. Улаан чөмөг нь улаан эс, цагаан эс, ялцсыг үүсгэдэг. Эдгээр эсүүд өдөр бүр ясны дотор үүсч байдаг. Арга ясны тогтолцооны өөр нэг үүрэг бол эрдэс бодис. Ялангуяа кальц болон фосфорыг хадгалах явдал юм а. Энэхүү хадгалах үүрэг нь ясны эрдэс бодисын гомеостазыг хадгалах үүрэгтэй холбоотой. Биеийн хэмийн үйл ажиллагаанд тусандах эрдэс бодисын зөв түвшин шаардлагатай байдаг бөгөөд тусандах эрдэс бодисын түвшин хэд өндөр байх үед яс зарим эрдэс бодисыг шингээж эрдэс давс болгон хадгалдаг тул яс маш хатуу болдог. Тусандах эрдэс бодисын түвшин хэд бага байх үед яс зарим эрдэс бодисыг цуснд буцааж ялгаруулдаг. Ясны эрдэс бодис нь шүлтлэг учраас цуснд ялгарах нь цусыг хэд их хүчиллэгээс хамгаалдаг бол ясанд буцааж шингээх нь цусыг хэд их шүлтлэгээс хамгаалдаг. Ийм байдлаар яс нь цусандах хүчил суурийн гомеостазыг хадгалахад тусалдаг байна. Анхны тусламж. Ухаан алдах үеийн анхны тусламж. Тухайн хүнийг аюулгүй газар нуруугаар нь хэвтүүл. Дараагаар нь тархинд цусны урсгалыг сэргээхийн тулд хөлийг нь 20-30 см буюу 8-12 инч өргөх хэрэгтэй. Мөн бариу хувцас, хүзүүний зүрт бүс зэргийг тайлж цэвэр агаар нэвтрүүлнэ. Хориглох зүйлс нь хоол, хүнс, ус өгч болохгүй. Сэргээхийн тулд алгадаж мөн болохгүй. Хахах үеийн анхны тусламж.
Ханиалгаж байгаа бол тэднийг үргэлжлүүлж ханиалгахыг нь дэмж, нурууг нь алгадаж болохгүй. Хэрвээ ханиалгаж чадахгүй байгаа бол тэднийг урагш бүхэлгэж далны хооронд 5 удаа чанга цохиж өг. Хэрвээ зүгээр болохгүй бол тэдний ард зогсож хүйснээс нь дээш хөвлийгээр дээш дотогш 5 удаа шахна. Ухаангүй байгаа бол тэднийг газар твтүүлж CPR-ыг нэн даруй хийх хэрэгтэй. Түлэгдэлт. Түлэгдсэн хэсгийг хүйтэн усны урсгал доор 10-аас 20 минут байлгана. Хавгнаж эхлэхээс өмнө бүгд бугуйвч эсвэл бариу хувцсыг зөөлөн тайл. Цэвэрхэн наалддгүй боолт эсвэл цэвэрхэн гялгаар уутаар эсвэл хучиж байна. Хориглох зүйлс нь цэврүүг нь хагалж болохгүй, мөн цэцгийн тос зэргийг түрхэж болохгүй. RICE буюу зөөлөн эдийн гэмтлийн анхны тусламж. R буюу rest. Энэ үед 48 цагийн турш гэмтсэн хэсгийг амраана. I буюу ice. Энэ үед 4-8 удаа нэг удаад 20 минутын турш мөсөөр жин тавина. C буюу compress. Энэ үед хавталтыг багасгахын тулд болтоор бооно. E буюу elevate. Энэ үед гэмтсэн мөчийг зүрхнээс 6-аас 10 инчийн өндөрт өргөх хэрэгтэй. Таталт өгөх үеийн анхны тусламж. Цэвэр талбайд гэмтлээс урьдчилан сэргийлэхийн тулд хатуу, хурц эсвэл халуун зүйлсийг нь холдуул. Толгойг нь хамгаалж доор нь жижиг дэр зэргийг тавь. Хажуу тийш нь эргүүлж жиширхээ бэлсний дараа тэднийг сэргээх байдалд оруул. Хориглох зүйлс нь тэднийг барьж болохгүй, аманд нь юу ч хийж болохгүй. Амь насанд аюултай цус алдалтыг хэрхэн эмчлэх вэ? Хэрвээ гар эсвэл хөлнөөс нь цус гарч байвал жиргэвч хэрэглэнэ. Харин гар хөлнөөс нь бусад хэсэг цус алдаж байвал зурган дээр байгаатай адилаар 2 гараараа хүчтэй дарах хэрэгтэй. Яс хугаралт. Шалтгаан нь уналт, спортын гэмтэл, зам тээврийн осол, шууд гэмтлээс хамаарна. Шинж тэмдэг нь өвдөлт, хавдар, хөхрөлт, нөлөөлөлт төрсэн хэсгийг хөдлөхөд хүндрэлтэй байдал зэргээр илэрнэ. Эмчилгээ нь гипс эсвэл хөвөн ашиглаж хөдөлгөөнгүй болгох, өвчин намдаах юм хэрэглэх, хүн тохиолдолд мэс засал хийлгэх. Урьдчилан сэргийлэх арга нь хамгаалах хэрэгсэл өмсөх, кальц болон Д амин димээр ясыг бэхжүүлэх, аюулгүй байдлын урьдчилан сэргийлэх арга хэмжээг мөрдөх. Хаалттай хугарал буюу энгийн хугарал. Яс хугарсан үед хаалттай хугарал үүсдэг боловч арьс нь бүрэн бүтэн хэвээр байна. Онцлог нь ясны арьсыг цоолоогүй, хавдар болон өвдөлт түгээмэл байдаг. Алдуур авах эрсдэл бага, гипсээр эсвэл хөвөнгөөр хөдөлгөөнгүй болгож эмчилж болно. Нээлттэй хугарал буюу нийлмэл хугарал. Хугарсан яс нь арьсаар дамжин хагаран эсвэл нээлттэй шарх үүсгэх үед нээлттэй хугарал үүсдэг. Онцлог нь арьс нь цоорч, яс нь шархаар дамжин харагдана. Алдуур авах эрсдэлтэй эмнэлгийн эмчилгээг яаралтай хийх шаардлагатай. Ясыг засаж шархыг цэвэрлэхийн тулд мэс засал хийх шаардлагатай. Нээлттэй хугарал болон хаалттай хугаралын ялгаа нь ерөнхийдөө хаалттай хугаралаас илүү нээлттэй хугарал нь илүү ноцтой байдаг. Учир нь халдвар авах, хүндрэл гарах эрсдэл өндөр байдаг байна. Бусад хугарлууд. Тогтвортой хугарал. Яс нь цэвэрхэн хугардаг ч тэг шимтэй байна. Хөндлөн хугарал. Хугарлын шулуун хэвтэй шугам дээр байрлана. Ташуу хугарал. Хугарал нь өнцгийн хэв маягтай. Бутарсан хугарал. Яс нь 3 болон түүнээс дээш хэсэгт хуваагддаг. Спираль хугарал. Эргэлтийн хүчний нөлөөгөөр ясыг тойрон спираль хэлбэртээ эргэлддэг. Стресс хугарал. Ясанд үүссэн жижиг цувралт. Green stick хугарал. Яс нугарч хугардаг. Таны мэдэх ёстой ясны өвчин. Ясны сэргэжилт. Ясны алдагдал нь ясны үүсэлтээс давж амархан хугардаг, сул яс үүсгдэг нөхцөл байдал. Энэ нь ахмад насны хүмүүс, ялангуяа цэвэршилтийн дараах эмэгтэйчүүдэд түгээмэл тохиолдно. Энэхүү өвчин нь үе мөчний мөгөөрсний задлаас үүдэлтэй бөгөөд яс хоорондын үрэлт, өвдөлт, хөших, ясны салаа үүсгэхэд хүргэдэг. Пажетийн ясны өвчин. Яс томорсон боловч суларч, уграл, мэдрэлийн шахалт, сонсгол муудах, эсвэл ховор тохиолдолд ясны хорт хавдар үүсгдэг ясны хэвийн бус бүтцийн өөрчлөлтийн эмгэг. Энэ өвчин нь яс зөөлрүүлэх, Д амин дэмийн дутагдал, эсвэл шимт ижээлийн шингээлт муу байгаагаас үүдэлтэй. Энэ нь ясны өвдөлт, уграл, хөлний нугаралт зэргийг үүсгэдэг.
Ялангуяа ахмад наснуудад ихэвчлэн тохиолдно. Ясны сэргижилтийн төгс бус байдал. Коллагены үйлдвэрлэлд нөлөөлдөг ховор тохиолддог генетикийн өвчин бөгөөд амархан хугарч еврейгээс үүсгдэг. Хүндийн зэрэг нь хөнгөнөөс амь насанд аюултай хүртэл янз бүр байдаг. Дараагийн өвчин нь ясны ид, ялангуяа нурууны идийг гэнтээж, яс сулрах, ядрах, цус багталд байнга халдвар авах шалтгаан болдог Стивенгийн эсийн хор тавдар юм а. Анхаарал хандуулсанд баярлалаа.